Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол онкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажилласан чөлөөлөх томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол онкны дэд ерөнхийлөгч Батчуугар Төв банкны буюу Монгол онкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-гийн 3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажиллаж чөлөөлөх төгсөлтөд гаргасан байна. Тиймээс Батчуугарыг Монгол онкны дэд ерөнхийлөгч үүрэгт ажиллаж чөлөөлж өгөх саналыг Монгол онкны ерөнхийлөгч Баярт сайхан гаргаснаа эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд Батчуугарыг Монгол онкны дэд ерөнхийлөгч үүрэгт ажиллаж чөлөөлөхийг 100% саналаар дэмжсэн. Үүний дараа Монгол онкны дэд ерөнхийлөгчөөр лав сүрэнг томилуулах саналаа танилцуулсан. Бядаргангийн лав сүрэн 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-аас 1989 онд Монгол Улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлэр төгсөж улмаар 1998-аас 1999 онд Америк нэгдсэн улсын Колумбia их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастрын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 1989-аас 1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны академийн харьяа эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-аас 1998, 2000-аас 2013 онуудад Монгол банкнд эдийн засагч, ахлах эдийн засагч, хяналт шалгалтын газрын захирал, Монгол банкны ерөнхийлөгчийн туслах, бүртгэл тооцоо мэдээллийн технологийн газрын захирал, банкны сургалтын төвийн захирал. 1999-ээс 2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд зүүн хойд Аз номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлаар одоо хүртэл ажиллаж ирсэн байна. Яг одоо 20 жил цэвэр банкираар ажилласан, банкны секторыг мэддэг хүн дэд ерөнхийлөгчөөр орж ирж байгаад бол байнгын хорооны хувьд бол талархаж байна. За талархал бол нэг үг. Нөгөө талаас нь бол өнөөдөр ялангуяа Монгол банк засгийн газрын мөнгөний бодлоготой холбоотой, санхүүгийн бодлоготой холбоотой, макро эдийн засгийн бодлоготой холбоотой асуудлуудыг маш уялдаа холбоотой ажиллахгүй бол болохгүй байгаа. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг онцгой хүнд байдалд байна. Амаргүй байна. За энэ үеийг яаж улс их орноо бас тогтвортой банк санхүүгийн системийг тогтвортой байлгаж авч гарах вэ? Энэ дээр танд бодсон, төлөвлөсөн ажил байна уу? Банкны салбарт бол 14 арилжааны банк одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийн маань бол санхүү төлбөрийн чадвар бол яг бүр их муудаж унсан юм байхгүй. Гэхдээ бол нэлээд хүнд болж байгаа асуудлууд нь байгаа. Тэгэхээр 2009 онд бол Монгол улс бол дэлхийн нийтийг хамарсан банк санхүүгийн ямарлыг хамгийн хурдан даван туулсан. Тэгээ тэрний дараа 17% өндөр өсөлт гаргасан ийм улсаар бол нэрлэгдэж явж байсан учраас бол ерөөхдөө санхүүгийн секторыг хамгаалж босгож ирэхэд бол одоо мөнгөний бодлогын болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах олон аргууд байгааг бол одоо ашиглахад бол боломжтой гэж үзэж байгаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100% саналаар лав сүрэнг Монгол онкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Үүний дараа Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай улсын хурлын тогтоол үндэсний анхны хэлэлцүүлгийг хийсэн юм а. За эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогоор энэ одоо хөтөлбөр маань эхэлж байгаа. 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, за эдийн засгийн доктортой өсөлтийг хангах бодлого гэж ингэж одоо бид нар бол энэ хөтөлбөрийн хамгийн ихэнд бол энэ эдийн засгтай холбоотой энэ одоо гол зүйлүүдээ бол одоо нэгдүгээр бүлэгтээ бол тусгаж өгсөн байж байгаа. Нийтдээ 5 үндсэн бүлэг 381 заалттай. Гишүүд асуулт асууж байр суурь илэрхийлсний дараа гишүүдээс болон эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хураалт явуулсан бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтэд төрийн байгуулалтын байнгын хороонд төрүүлэхээр тогтлоо.